Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай подкастын 26 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай сувг ерөөхдөө дандаа Монголд болсон гэмтэргийн талаар ярьдаг ч гэсэн энэ удаад гадаад улсад амиа алдсан Монгол бүсгийн талаар ярихаар бэлтгэлээ. Тодруулах юм бол Малайз улсад 2013 онд амиа алдсан Инх Туя гэх эмэгтэй хэргийг өөрийнхөө чадхаараа бүхий л одоо сонин сайд мэдээллээс шүүж олсон бүх мэдээллүүдээ нэгтгэхэд хүргэж байна. Та бүхэн сая шууд нэрийг нь хэлсэн учраас гэх юм бол энэ нэрэг 12 жилийн өмнө болсон бөгөөд тухайн үед аль хэдийн одоо сайт, сонин, телевиз бүх хэл мэдээллийн хэрэгслэр зураг, хүрэг, мэдээлэл бүгд ил болсон байгаа учраас шууд нэрийг нь дурдаад явж байгаа шүү. Тэгэхээр энэ хэргийг тус улсад муу амиа алдсан Алтан Туяа гэх бүсгүйн хэрэгтэй бас битгий хольж андуураарэ. Амь хохирогч Алтан Туяагийн хэргийг бэлтгэх гэсэн боловч бэлдсэн сувг байсан учраас давхардуулахгүйгээд өөр хэрэг бэлдсэн байгаа. Тэгээ андууруу гэдэг нь болохоор хоёр эмэгтэй нэрэнд хоёуланд нь Туяа орсон. Дээр нь хоёулаа Малайз улсад амиа алдсан болохоор андуурахыг гээд дахин сануулж байгаа юм шүү. Ингээд өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. Маш олон мэдээлэл хид хидний ярилцлагууд орох учраас та бүхэн маань анхааралтай сонсоорой. Мөн миний одоо ярьж байгаа мэдээллүүд бүгд нотлогдсон, баттай биш учраас их сурвалжуудынхаа линкийг бүгдийг нь тайлбар хэсэгт оруулсан байгаа. За Малайз улсын талаар товч мэдээлэл гэх юм бол Монгол улс Малайз улстай 1971 оны 9-р сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол улс Малайз улсыг Бангкок дахь элчин сайдын яамнаас хавсран хариуцдаг. 1994 оны 4 сараас монголчууд 30 хүртэл хоног Малайз улсад визгүй зорчих эрхтэй болсон. Малайзд 2017 оны байдлаар 350 орчим монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд тэдний 250 нь Малайзын ихтэй сургууль, коллеж, хэлний дамжаанд суралцж байна гэсэн судалгаа байна. Тэгэхээр одоо бол бүр олон монгол иргэн байгаа байхаа. За хэргийн талаар товч мэдээлэл гэх юм бол 2013 оны 11-р сард манай улсын иргэн 25 настай Инх Туяа Малайз улсад учир битүүлгээр онц хэрцгийгээр амь насаа алдсан хэрэг байгаа. Монгол улсын иргэн 25 настай Инх Туяа ер нь дуугүй даруухан талдаа илүү дутуу айрсан байхгүй, тайван дүлгөө ирнэ, нилээн төвчээртэй зүрүүд гүргэр хүүхэд байсан. Инх Туяа айлын 3 хүүхдийн баг бөгөөд нэг ах, нэг эгчтэй. Хонхорт ахлах сургуулаа төгсөж, хангуулд өргөт байрлах, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн. Төгсөөд дахин их сургуульд орох талаар том ах нь олвол яриад, ерөнхийдөө ангаахын чиглэлээр эмч болгоё гэж ярилцдаг байсан ч гэсэн тоймтой хариу хилдэггүй байсан. Ингээд 2013 оны хавар буюу 2 сард Инх Туяа гадаад явахаар боллоо. Тэндээ очиод сурахаар болсон гэд Малайз улсыг зорьсон байна. Инх Туяаг Монголоос явхаас өмнө хоёр ихэр охин түүнийг сургууль соёлд нь зуучилж, бичиг баримтын нээтрээгээ бүх юмыг нь зохицуулаад, зуучлаад гадаад руу авч явсан. Эхрийн нэг нь болохоор Монголоос Малайз руу явахдаа Инх Туяатай хамт ниссэн. Тэгээ Малайзад очиод өрөө түрээсэлж хамт амьдардаг байсан. Инх Туяа тэнд очиод ээж рүүгээ захиа бичдэг, хүүхдүүдтэй хамт байр түрээсэлж байгаа. Тэгэл ихэндээ ол сайн байгаа санаа зовлтгүйгээд ер нь нэг тийм тодорхой нарийн ширийн зүйлээ ерөөсөө ярьдгүй, хэлдэггүй байсан юм байна. Харин нэг өдөр Инх Туяа ээж рүүгээ уцаар залгаад хамт амьдардаг хүмүүстэйгээ муудалцаад гэрээсээ хөөгтчлөө. Учир нь би тэр хэдийн том нууцыг мэдсэн. Тэгээд тэр хүмүүс Инх Туяаг зодож бид нь халдаад шууд гэрээсээ хөөсөн талаар ээжтэй хэлсэн. Мөн түүнийг Аксен гэх хүний хүмүүс аваад машин суулгаад явж гинэ гэсэн юм ярьсан байгаа юм. Аксен гэдэг нь болохоор нөгөө хоёр ихэр охины эгчийнх нь нөхрийн баруун гарын одоо дотны хүн гэж хэлж болно. Хятад Малайзын ирлиз залуу юм байна. Тэгээд Инх Туяа 2013 оны хавар тус улс руу явсан да тий. Тэгээд тэр оныхаа 11 сард амиа алдсан. Энэ үйл явдал болохоос өмнө ээж рүүгээ ах руугаа хид удаа залгаад намайг хүнөөх гээд байна. Намайг ирээд аваач. Харанхуй өрөөнд намайг хориод утас хураагаад авчлаа. Би хүний утас гуугаад ярьж байна. Намайг 4-5 залуу хөөгөөд байна гихчлэн ярьж байсан. Тэгээ тэр болгоныг нь ар гэрийнх нь дууг нь хурааж авч цагдаагийн байгууллага тухайн үед хууль зүйн дотоод хэргийн яамны сайд Хээ Тэмүүжинд
болон холбогдох албан тушаалтнуудад хандсан ч гэсэн Инх Туяа охины аймаг гуйж байгаа утасны бичлэгийг нь зөвхөн бараг кино үзэж байгаа юм шиг л сонсож суухаас хэтрээгүй гэж түүний ээж нь ярьцлага өгсөн байсан. Мөн ар гэрийнхэн нь хүн худалдаалах гэмтэргийн засагт хандахад Интерполоор эрен сурвалж ээлж Малайз руу мэйл бичсэн гэж хэлж байсан. Тэр үед консул яамныхан ч гэсэн дарвтай хөдлөөгүй юм байна. Ингээд учир битүүлгээр амиа алдсан Инх Туяаг тухайн үед бол амиа орлсон буюу өөрийгөө баймалсан байдалтай олцсон гэж Малайз улсын цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байсан. Харин энэ хэргийн талаар болохоор гадаадын нэгэн сайтад 26 настай баяр магнагийн Инх Туяа 11-р сарын 12-ны өдөр Малайз улсын Куала Лумпур хотын Бэхран дахь захын ойролцоо гар гуйны зүсэгдсэн шархтай дүүжлэгдсэн байдалтай олджээ гэсэн мэдээ гарчээ. Мөн The Malay Mail сайтад Инх Туяа Куала Лумпурын Bukit Bintang дахь массажны газарт ажилладаг байсан бөгөөд коллежид нэг ч удаа хичээл сууж байгаагүй гэсэн мэдээлэл гарсан байна. За хэрэг гарснаас хойш сар орчим хугацаа өнгөрч байхад талигаачийн өхөлд бол хэн нэг сэжиглэн саатуулаагүй. Гэхдээ их сурвалжийн мэдээлэлээр бол Малайзийн цагдаагийн байгууллага хэрэгт албан ёсоор мөрлөг явуулж эхэлсний мэдэгдсэн. Мөн талигаачийг амиа хорлсон, хар тамхи хэрэгэлдэг байсан, биеэ үнэлдэг байсан, хүний наймааны золиос болсон гэх мэтчлэн баттай нотлох баримтгүй маш олон мэдээллүүд бол олон сайтуудад байна. Тэгээ Инх Туяаг болохоор Стелла гэж дууддаг байсан. Тэгээ түүнийг нас барсан болохыг нь утсаар бус өөрийн биеэр нэг эрэгтэй тус улсын цагдаагийнханд мэдээлсэн. Тэгээ хэргийн газрын үзлэг хийсэн цагдаа нар анх мэдээлэл өгсөн хүнийг нь хайхад ашгүй мэдээлэл өгсөн хүн гар утасныхаа дугаарыг цагдаа нарт үлдээгээд явсан бөгөөд тэр мэдээлэл өгсөн залууг нь болохоор Тан Тян Сен гэдэг бөгөөд талигаачийн найз залуу гэж өөрийгөө талигаачтай хамт амьдардаг байсан. Анх бид хоёр болохоор шөнийн цэнгэний газар ажиллаж байхдаа талигаачтай танилцсан гэж хэлж байсан. За нэрийг би буруу хэлсэн байж магадгүй. Тэгээд тэр Тан Тян Сен гэдэг залуу нь болохоор цагдаа нарт өгсөн мэдүүлэгтэй сүүлийн үед Стеллагийн зан аш хувирсан хэрэг гарах өдөр бид хоёр маргалцсан байсан. Тэгээд дараа нь тэр гараа хайчаар цээжээд бид хоёр ингээ хэрүүлээс хол байхын тулд би шууд гараа явцсан. Харин дараа нь тэр өөрийгөө баймалцсан байсан. Тийм болохоор ингээд би цагдаа нарт өөрөө очиж мэдээлэл өгсөн гэсэн байна. Мөн талигаачийн найз залуу болох Тан Тян Сен гэмт бүлэглэлүүдтэй холбоотой гэх мэдээллүүд бас хид хідэн сайтаар гарсан байна. Ингээд Инх Туяагийн өхлийг бол амиа орлсон байна гэд хаах гэж байсныг нь Монгол улсад байсан ар гэрийнхэн нь ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй амь насаа алдахаас өмнө маш их дарамтанд орж исэн. Энэ нэрийг угаасаа яасан ч амиа орлолт биш учраас өөрсдөө заавал тус улс руу Малайз руу явж аль талын цагдаагийн байгууллагаас хамтран ажиллахыг хүсэж за тухайн үед хууль зүйн яамны сайд байсан Тэмүүжинд хүсэлтээ илэрхийлж байсан байна. Инх Туяагийн ах Бацоргийн хувьд бол нэгэн дүүтэйгээ амьд ахт нь уулзаж чадаагүй учраас шарлыг нь хурдхан аваад ирье гэж анх бодсон ч гэсэн дүү маань намайг үхсэн гэж зарлаа гэж хэлсэн учраас дүүгийн маань эд хэрэгтнийг авчихсан байж магадгүй. Цагдаа хүний эрхийн байгууллагын ажилтнтай хамт очих нь зөв гэж бодсон гэж ярьж байсан ба ээж дүүтэйгээ хамт хүний эрхийн үндэсний комиссд өргөдөл гаргаж за тухайн орны хэлийг мэдгүй учраас Малайзийн хүний эрхийн байгууллагынхантай холбоо бариад тэнд очиход нь орчуулагч гаргаж өгч туслах Малайзийн цагдаагийн байгууллагад хамт очих боломжтой эсхийг нь лавлаж өгөхийг хүссэн байна. За энэ хүсэлтийн дагуу хүний эрхийн үндэсний комиссийнхан талигаачийн ар гэрийнхнийг байлцуулаад Малайзийн хүний эрхийн байгууллагатай холбоо тогтоогоод асуудлыг танилцуулсан ч гэсэн эрх бүхий албан тушаалтнууд нь эзгүй хүний эрхийн олон улсын өдрийн арга хэмжээнд оролцоод ажил дээрээ байгаагүй. За өнөөдөр сонинд 2013 оны 12 дугаар сарын 9-ний даваа гарагийн дугаарт гарсан Малайзчууд дахиад Монгол бүсгийн амиар наадлаа гэсэн гарчигтай нийтлэлийн мөрөөр хууль зүйн яамныхаа мөн л талигаачийн ар гэрийнхэнтэй уулзаад тухайн үеийн хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга алтан гэрэл гэх албан хаагч тэднийг хүлээн авч уулзаад нэг ажилтнаа уг нь Малайз руу хамт явуулахар болж исэн юм байна. За тэгээд Таиландын Бангкок хотод суугаа Монголын элчин сайдын яамны нэг ажилтан талигаачийн ар гэрийнхнийг Бангкок тосон аваад Малайз руу хамт явахаар болсон юм байна. Ууг нь бол яагаад гэх юм бол Малайз улсад яг дангаараа
Малайз улсад суух элчин сайдын одоо Монгол улсын элчин сайдын яам байхгүй. Малайз улсыг Бангкок дахь элчин сайдын яамнаас хавсран хариуцдаг. Тэгээ уг нь бол Батцорыг 3-4 хоногийн өмнө буюу 12 сарын 12-13-нд Малайз руу явахаар төлөвлөж байсан. Тэгсэн чинь ар гэрийнхэнтэй одоо хууль зүйн яамны нэг ажилтай хамт явахаар болсон. Тэгсэн чинь тухайн албаа агчийг хүлээгээд хоног хугацаа алдаад яагаад гэсэн чинь нөгөө хамт явах ажилт нь байгууллагаасаа томилолт замын зардал авах ёстой. Тэгсэн чинь тус яамныхан төрийн нарийн бичгийн дарга нь эзгүй гэдэг шалтгаанаар мөнгө авч чадахгүй бүр маш их хугацаа алдж байжээ. Харин энэ хэрэгтэй холбоотойгоор манай улсад одоо манай Монголын цагдаагийн байгууллагад ар гэрийнхэн нь өргөдөл бичээд гомдол гаргахад бол хүн гүтгэх хуультай шүү. Хүн зарж байхыг эн чи харсан юм уу гэж ар гэрийнхнийг нь загнажсэн. Тэгээ Бацоргийн хувьд бол дүүгээ амиа алдсан гэдгийг мэдсэн. Даруйд л шууд дүүгийнх нь тэрхтнийг авцсан байж магадгүй гэж сэжиглээд хууль хяналтын байгууллага хүний эрхийн хин нэг ажилтнтай тийш яахыг бол маш их хүсэжсэн. Тэгэд энэ талаар тухайн үед бол Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн байсан оюун чимэг Игэл телевизэд өгсөн ярилцлагата эрүүгийн цагдаагийн газарт ийм хариуцлагагүй хүн ажиллаж байгаад харамсаж гин чухал асуудал хариуцдаг төрийн тусгай албаа агч хүний амьтантай холбоотой асуудалд ингэж хандаж болохгүй гэж л мэдэгдэж байсан юм байна. За мөн инх туяаг амиа алдхаас өмнө талиагаа зээж шархүү 2012 оны 5 дугаар сард инх туяаг ирээд аваач намайг авраач гэсэн дуудлага зурцыг бүр хэд хэдэн удаа аваад амьдрдаг өөрийнхөө хорооныхоо хэсгийн цагтаад охиным сургийг гаргаад өгөөч гэж өргөдөл өгсөн байсан. Тэгээ төрийн байгууллагын угаас аль нь юугаа хариуцдгийг ээж нь мэдэхгүй байсан учраас өөрийнхөө мэддэг цагтаад л хандсан юм байна. Тэгсэн чинь тухайн хэсгийн цагдаагийн албаагч шархуугийн өргөдлийг дүүргийнхээ цагдаагийн хэлцэд аваачиж өгөхгүй бүр 3 сар ширээндээ хав дарсан гэх мэдээлэл хүртэл байна. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2013 оны 8 дугаар сард өргөдөл өгсөн. Тэгэхээр бүр 5 сард хорооныхоо хэсгийн байцаагчд өгөөд дараа нь дахиад бүр 3 сарын дараа ингээд Баянзүрх дүүргэлөө өгч байгаа байхгүй юу. Тэгээд инх туяаг Улаанбаатараас Бүгд найрамдах Солонгос улс руу нэвтэрснийг нь тогтоож ар гэрийнхэнд нь хэлсэн. Мөн 2 сарын дараа дахин өргөдөл өгөхт нь бол дахин өргөдөл ирлээ яаралтай арга хэмжээ аваа гэд дарга нь хэллээд Ахмад Бэд хариуцуулаад тус оныхаа 10 дугаар сарын 13-нд өөрийгөө Тэ гэж танилцуулсан нэг залуу уцаар ярьж би инх туяагийн найз залуу байна гэсэн байна. За энэ талаар бол өөр мэдээлэл байгаагүй. Ингээд хэргийг цаашлаад нарийн судлан шинжлэх шаардлагатай учраас эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл өгөө гэж зөвлөснийхэн дагуу 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдөр эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл инх туяагийн явуулсан мессеж, бусад мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 16 ширхэг гэрэл зураг, за бусад шаардлагатай гэсэн баримт бичиг бүгдийг хавсаргаад ар гэрээс нь өгчээсэн. Ингээд инх туяа 11 сарын 6-ны үед эгчийнхээ охин Аатай фэйсбүүкээр харилцаад өөрийг нь одоо худалдсан ихэр Монгол охтуудын зургийг нь өгсөн байдаг. Тэгээ тухайн оройдоо бол шархуугийн зэн эрүүгийн цагдаагийн газрын ахлах тэслэгч Тэтэй уцаар яриад болсон явдлыг хэлээд яаралтай туслаад өгөөч гэд бүр хувийн шуумаар хүртэл гуйгаад тэгээ тухайн ярианаас хойш нэг цагийн дараа Ахмад энэ 99-24-т дугаарын утаснаас талигаати ар гэрийнхэн лөө залгаж чи битээ үлгэр зохиож яриадэ гэж ууралж загнасан байгаа юм. Тэгээ тэрч байтугай инх туяагийн Малайзын дугаар руу залгаж ээж эгчнэрийнхаа юу гэж цагдаагаар явуулж маяглаад байгаа юм бэ? Насан туршид чи өөрөө дураараа явж байгаа үсттэй гэж загнасан гэх мэдээлэл хүртэл нийтлэгдэжээ. Тэр өдрийн маргааш нь Батцорыг төрсөн дүүтэйгээ хамт Ахмад энтэй уулзаж одоо энэ хэрэг толботой сэжгэлж байгаа хүний 8 ачин байж болох 2 ихэр эмэгтэй зургийг өгөхөд бол хүний 8 гэдгийг нь та нар яаж мэдж байгаа? Зарж байгааг нь та нар харсан юм уу? Хүн гүтгэх хуультай айдын шүү гэж загнахаар нах нь дахиад өөр газар ингээд гомдол энтер гарганаа гэсэн чинь нөгөө албаа агч нь бол та нар яваад үзээ буцаад өгөөснаа эргэж над дээр л ирнэ үз гэж хэлсэн гэх. Үүний дараа ээжээр нь хүүхдийг минь авчраад гадаад паспортт нь хар дамгад арчвал гомдлгүй гэсэн өргөдөл хүртэл бичүүлж аваад Интерполд мэдэгдэн гээд явуулж байсан. За одоо ингээд 11 сарын 14-ний өглөө 2013 оны 11 сарын 14-ний өглөө 7 цагийн үед Малайзаас 166, 386, 836 гэсэн дугаарын утсаар Малайз хүн залгаж ойлгохдохгүй зүйл ярьж байгаа тасалсан. Тэгээ энэ өдрийн өглөө
Ярьсныхан дараа 3 цагийн дараа буюу 10 цагийн үед Ахмад энд очиж хэлэхэд бол Монгол хүн Малайз хэлээр аялгаутай ярьж байгаа айлгүүдээ гадаад хүн тань руу юу гэж залах уу дээ? Санаа зовлтгүй та тайван бэ? Интерполоос одоохон хариу ирнэ хүлээж. Би өөрөө маргааш Тайланд руу сургалтад явна. Намайг орлож ахлах тэслэгч тэ үлдэнэ. Та энэ үнтэй холбогдож байгаарай гэж хэлээд буцаасан байгаа юм. За одоо та бүхэнд Талигаачийн ах болох Бат Зориг 2014 оны 1-р сарын 8-ны өдөр Зинда цэгийн сайтад өгсөн ярилцлагаас товчлаад хүргэе. Бид Малайзад очиод онгоцны буудал дээр Интерполийн 2 хүн тосч аваад буудалд хүргэж өгсөн. Тэнд Монголын оюутны холбоо байгуулсан юм бэлээ. Тэр оюутны холбоог тэргүүлж байгаа залуу биднийг цагдаагийн газарт ойрхон нэг буудалд оруулж өгсөн. Тэгээд бид очсныхаа маргааш нь уг хэрэг болсон Баахрийн дүүрэгт очисон. Манайхаар бол нэг аймаг юм уу, сумч юм уу их хол газар байсан. Дүүгийн маань хэргийг тус дүүргийн Рузи гээд цагдаа шалгаж байгаа юм лээ. Уг хэрэг болсон газар нь манайхаар бол барс шиг жимс ногоо загас зардаг зах байсан. Тэр захын урт талд Талигаачийг дүүжилсэн байсан гэж бидэнд хэлсэн. Гэтэл тэнд 8 хэдэг ард иргэдэн энэ газар бишээ. Энэ газрын хойно гадлын модонд Талигаачийн амийг хороогоод энд 4 цаг 30 минутанд авчирч үлгсэн гэж хэлсэн. Тэр байгууллагын жижигүүрэн уг хэргийг харснаа ч мөн хэлсэн. Малайзийн цагдаагийнхан яг хэрэг болсон газар нь 165 см өндөртэй модноос өөрийгөө сулхан уяанаас уяад сөхөрч суугаад хоолойгоо боож амиа орлсон гэж дүгнснээ танилцуулсан. Талигаачийн зүүн гарыг 8 удаа, баруун гарыг 3 удаа хэрчсэн байсан. Хөлний ардлын булчин үзүүртэй юмар цохиж хөхнис болгосон байсан. Би энэ тэндгүү хөхнис болсон эрэгтэй хүнч гараа тэгж зүсгүй, гарыг тэгж олон зүсчээд үзүүртэй юмар мөн хатгсан байсан. Тэгэд маргааш нь шүүх эмнэлэг дээр очиж Талигаачийг таних үйл ажиллагаа хийж ээж бит хоёр Монголоос хамт явсан Шинжээ Жимчтэй цуг орсоч. Шинжээ Жимч ерөнхийдөө гаднаас нараа дүгнсэн. Бид дотор ороод камераар бичлэг хийжсэн. Тэрийг хураалгаа зогсохгүй Шинжээ Жимчээ тэнд алтгаа шахсан. Гадаа үүдэн дээр цагдаа нар хүлээж агаад камер аваад хийсэн бичлэг зургийг устгаж түүнээс гадна биднээс зөвшөөрөл аваагүй ээж Талигаачийн цогцонд задлан хийсэн байсан. Задлангийн үеэр хийсэн камерын бичлэгийг үзье гэхэд бол чанарын шаардлага хангаагүй учраас устгасан гэж хэлсэн. Мөн бид шүүхийн шинжээчийн дүгнэлт байгаа эсдээ харъя гэхэд бол $8,000 төлж ав гэж хэлсэн. За хэрэг болсон өдөр түүний найз залуу хамтран амьдрагч гих хүн дуудлага мэдээллийг тус улсын цагдаагийн байгууллагад мэдгдсэн гэж түрүүн подкаст эхлэхэд хэлжсэн да тий. Тэгэхээр Талигаачийн уг хэрэг дээр найз залуу нь байсан гих Тан Тян Син энэ хэрэгт хамааралтай юу гэх асуултад тэр Тан Тян Син гэх чинь үний эрэхтэй Талигаачийн найз залуу биш болж таарсан. Талигаач амьд цэрэн байхдаа намайг хаалганы цаана бүдүүн том биетэй хүн манад утас зүгч яриулж хооллож байна. Тэрийг хоорондоо Аксен гэж дуудаж гин гэж ярьжсэн. Тэр нь биднийг Малайзад очиход цагдаа дээр ирж уулзаж би Талигаачийн найз залуу байна гэх мэтэр өөрийгөө танилцуулсан. Би тэрийг хараад шууд чи бол найз залуу нь биш чамайг Аксент гэдэг тийм ээ гэхэд миний Малайз нэрийг Аксент гэдэг, хятад нэрийг Тан Тян Син гэдэг гэж хариулсан. Тэгэхээр тэр Талигаачийн маань найз залуу ердөө биш, гэмт бүлэглэлийн гишүүн байсан байх. Бид эрүүгийн цагдаад болсон бүх процесс, уцаар ярьсан бичлэг бүгдийг өгдөг байсан. Тэгэхээр би одохдоо миний дүү хар тамхи хүний 8-1 гэрч болсон. Тэгээд энэ хүнийг амьд үлдээх юм бол бүх зүйл нь илэрч энэ эрэгтэй холбоотой Малайз болон Монгол охид илчлэгдэх байсан болохоор миний дүүг зодож, нүдэж, ёс бусаар онц хэрцгийгээр зохион байгуулалттай амь насыг нь хөнөөж өөрөө амиа хорлсон болгож орхисон байсан. Тэнд очиод Тан Тян Синтэй уулзаж Талигаачийн паспорт хаанаага тухай мөн Талигаачийн өмс жидэлж хэрэгжилж байгаа зүйлийг авъя. Манай буддын шашинд бүх зүйлийг хамт оршуулдаг гэхэд тэр паспорт нь нэг энтэх хүнд байгаа. Хувцас эдэлж хэрэгжилжсэн зүйлүүдийг нь эгч дүүс шиг Монгол охтууд болох Ханна Женни нараас тэдэнд байгаа гэж хариулсан. Тэгэхээр энэ эгч дүүс шиг Монгол охтууд болох Ханна Женни гэдэг байгаа нөгөө хоёр ихэр охин л болж таарад байгаа юм шиг байгаа юм. Тэгэхээр Тан Тян Синтэй хамт юусаа амьдарч байгаагүй нь нотлогдож гин. Тэр охид бүгдээрээ уг хэрэгт хамааралтай болж байгаа. Талигаачийг тэр зэрлэг этгээдийн гарт шалдан нүцгөө өгсөн нь үнэн болж гин. Энэ бүдийг Монголоос хамт очисон хууль зүйн яамны шинжээч, Тайландын элчин сайдын яамнаас очисон хүмүүс Малайзийн оюутны холбооныхан бүгд мэдж байгаа гэсэн байна.
За мөн тэр хоёр ихэр охины хүргэн ах нь гинтэргийн бүлэглэлийн босс нь байгаа. Тэндээс маш их мэдээлэл өгсөн Малайз зөндөө Монгол охид ийм байдалд орсон талаарх мэдээллийг бидэнд хүмүүс өгсөн. Ерөөсөө тэнд паспортоо хураалгасан л бол нохооноос дор болдгийм байна. Тэгээд л тэр хүний гарт орсон дууслаа гэсэн үг. Тэр хүнийг амьд явах үгүйг паспортыг нь авсан хүн л мэднэ. Ажил хийлгээд баг багаар хар тамиг хэрэглүүлж эхэлдэг юм шиг байгаа юм. Тэр чинь хүний наймаа нэнийг арга юм байна. 2-3 сар ажиллаад паспорт авъя гэхээр хүний санаанд багтмуугүй их мөнгө өг гэж дарамталдаг. Тэгээ яах юм бэ? Өдөрт хэдэн хүнтэй унтаад ч тэр мөнгийг төлж чадахгүй. Тэгээл бэлгийн мүлжлэгт ордгийм бэ нэлээ. Миний ойлгосноор дүү маань 100 паспортаа хүнд залуулж өгөөд намар 10 дугаар сарын 15-нд миний паспортыг энэ охтууд хүнд өгчлөө. Энэ охид ч ганган спорт машин унаад яваад байсан чинь хүн зарж иддэг улсууд байсан байна хаа гэд ярьсан. Миний бичиг баримт намайг зарчглаа гэд уйлаад ярьсан мессеж бичсэн. Фэйсбүүкээрээ зураг явуулсан. Зурган дээр шар устэй хүүхэн ихэр шүү. Намайг зодоод цуглуулсан жаахан юмыг дэрэмдчихлээ. Намайг ална гэдэн яадын идэр намайг ална лиз. Би бүх үнэн юмыг бичсэн. Та нар үнэн мөнийг олоорой. Би тодорхой болсон намайг ална гэсэн. Монголын талаас цагдаа нар байгаа, Малайзын талаас том гэмт хэрэгтнүүд байгаа гэж хэлсэн. Миний дүүг иш алтан туяа шиг болгоно гэж хүртэл хэлсэн байсан. Элэг бүр зүрхийг ч наамна. Нэг бол Монголоос октод авчир гэж хүртэл хэлсэн гэсэн. Энэ бүх баримтыг эрүүгийн цагдаагийн газарт бичээд өгдөг байсан. Биднийг очсны маргаас Таиландаас нарийн бичгийн дарга Инх Туя гэж хүн очиж тус улсын гадаад хэргийн яамд энэ хэргийн үнэн мөнийг олоход туслаач гэсэн утгатай албан тоотыг өргөн байрсан. Малайзад Жалам Пуду гэдэг 6 цэнгэлийн дүүрэг байсан. Тэр дүүрэгт очиж монгол хотыг хайх саналыг акцент тавьсан боловч намайг эзэн буудаж ална гэд дургуутч та нарыг дагуулж очих юм бол эвгүй асуудалд орно гэж эрс дургуутсан учраас Малайзад очиод 3 дахь өдрөө хуваараа хэргийн газар очиж мөрдлөг явуулсан. За тэгэхээр талигаачийн ах бол өөрөө зөндөө олон санал тавьсан ч гэсэн саналын ч хүлээж аваагүй учраас өөрөө бүр хуваараа мөрдлөг хийсэн байна. Өөрөө хуваараа мөрдлөг хийхэд бол тэнд байсан хүмүүс нь ийм мэдээлэл өгсөн байгаа юм. 4 Малайз модонд авч ороод ваараар зодоод хоолойг нь гадлын модонд шахаад зэрлэр хөнөөсөн гэж хэлсэн. Тэгээ тэр нотлох баримтуудыг нь Малайзын цагдаа ерөөсөө хэлэхгүй дараад байгаа. Эхлээд тэр залуучууд хэрэг болсон газартай ойрхон нэг уушийн газар дагуулж ороод Инх Туяаг тамлан зовоож зодсны дараа одоо Инх Туяаг гарч цухтаасан юм байна. Тэгээ араас нь нөгөө хүмүүс нь гарч ирээд өснээс нь чирээд мод руу оруулаад олон хүний нүдэн дээр амийг нь хөнөөж гэж хэлжээ. Тэр тосгоны иргэд бол энийг гэрээсээ харж исэн. Тэгээ маш олон нутгийн иргэд бол гэрчилсэн. Тэгээ хэрэг болсон газар нь болохоор Малайз улсын нийслэл гих Куала Лумпураас 250 гаруй километр зайтай Бахрейн гэд тосгонд аваачсан байна. Тэгээ талигаачийг болохоор баруун ташаанд нь модоор зогчижсэн гэж нэг гэрч хэлсэн. Тэгсэн чинь шүүх хэмлэг рүү очиод цогцыг нь үзэхэд бол баруун ташаа хөхөрч зогсон мөр байсан. Ингээд цагдаагаас бол асуухаар хэргийг шалгаж байгаа. Тэр Монгол ихэр охтыг барих боломжгүй гэж хэлнэ. Тэгээд тэдний гэр бүлийн зүгээс болохоор хууль зүйн сайд Тэмүүжинд хандаж хэргийг үнэн мөнөөр нь шийдэж өгөхийг хүссэн. Тэгээ мөн одоо бат зоригт болохоор улсын хурлын болон том албан тушаалтай хүмүүс хуулийн тусалтай үзүүлээч гэж бас хүсэжсэн. Хамгийн сүүлд бол ярьцлагынхаа төгсгөлд зөвхөн миний дүүч биш бүхэл бүтэн Монгол улсын иргэн онц эцгийгээр амиа алдаад байна. Малайзад байгаа Монгол улсын иргэд эрүүл саруул байна уу? Хэдэн хүний гарт орсон байна гэдгийг шалгаж өгөөч гэдгийг хүсэж байна. Манай улс төр засагтай юу? Залуус бүгд сайн сайхныг мөрөөдөж гадаад явж байгаа. Гадаад хэргийн яамнаас зүүн Азийн орноор Монгол хотыг явуулмааргүй байна. Тэнд ерөнхийдөө нэгийгээ зарж идэгэл улсууд байна. Малайзад 2 Монгол бүсгүй аймыг зэрлэгээр хөнөөлөө. Үүний цаана хэдэн хүн ингэж золиослогдож байгааг мэдэхгүй байна. Ингэж алаад л байдгийн бол үнэхээр аюултай. Төр засгийг удирдах яваа хүмүүс минь нэгийг бодох цаг ирсэн юм биш үү? Тэнд Монгол охтыг зараад байгаа нь гарын хідэн хуруунд багтах хол Монгол охид арт талд нь мөнгөтэй хідэн хүний цаана хичнээн Монгол охид хэцүү байдалд орж байгаа вэ? Энэ хэргийг ингээд л чимээгүй хаях юм бол хүний наймаа гэдэг юм бол Монголд бүр оршин тогтно. Би төр засаг холбогдох байгууллагаас биднийг өмгөөлж хамгаалах их оронтой төр засагтай юм шүү гэдгийг малайзчуудад ойлгуулж албаны шугамар төр нь иргэнээ өмгөөлж хамгаалдаг юм байна гэдгийг малайзчуудад ойлгуулъя гэж бодсноос биш мөнгө гуйгаагүй. Гэтэл гадуур
Гадуур ар гэрийнхний талигаачийн цогцыг авчрах мөнгө гуйсан мэтээр мэдээлэл цацагдж байгаад үнэхээр их гомдсон. Юм үннээрээ сайхан байдаг. Би талигаач дүүгийнхээ нэрийг барьж мөнгө төгрөг гуйж авбал алдас болох үзээ. Бидэнд гадаад хэргийн яамны гинтийн эрсдлийн сангаас 6 сая төгрөг өгсөн. Энэ нь бидэнд маш их нэмэр болсон. Мөн Мятийн хамт олонд бидэнд тусалж билетийг тодорхой хэмжээгээр хөнгөлж өгсөнд маш их баярлаж байгаа гэсэн байна. За дээд Малайз улсыг зориход талигаач ар гэрийнхэнд тус улсад харамсалтайгаар амнасаа алдсан Алтан туяагийн аав энэ шайрын буугаа их тусалсан юм байна. Тэгээ түүний ах нь шайрын бууд маш их талархаж байгаагаа мөн илэрхийлжээ. Өмнө Малайзад амиа алдсан Алтан туяагийн аав шайрын буугаа бидэнд маш их тусалсан. Зовлон нэгт хүмүүс нэгнийгээ сайн ойлгодгийм байлээ. Бидэнд гарах гарцыг зааж өгсөн. Анх намайг орчуулагч аваад ганцаараа явах гэж байхад чамайг дүүх чинь бид бүгдийг хамгаалсан их орон төр засагтай юм байгаа үстэй. Чи ганцаараа яваад юу ч болохгүй. Тэнд болсон хэргийг гэрчлэх юмгүй үлдэх тул мэрэгжлийн газраар явж албаны шугамаар яв гэсэн зөвлөгөө өгсөн. Мөн өдрийн сонины сэтгүүлчид үнэн зөв мэдээлэл авч гаргаж ирсэн Малайзад байгаа 300 гаруй монгол охид оюутнууд иргэд шинэ жилээ тэмдэглэлгүй эмгэнэл илэрхийлсэн. Мөн лавд орж гээд залуу Малайзын цагдаа нар хурал хийж байхад чанга дуугаар Монгол улсын иргэнийхээ амь насыг нэгсэн. Тэр залуу хинээс жайлгүй зоригтой байж чадсан зэрэг олон хүмүүс бидэнд тусалж өө гашууг маань хуваалцсан. Талигаачийг маань нутагт нь авчирч хүний ёсоор нутаглуулахад тусалцаа үзүүлсэн гадаад харилцааны яам, хууль зүйн яам, Мят болон бусад сайн сайхан сэтгэлтэй монголчуудаа чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Одоо миний хүсэж байгаа зүйл бол энэ хэргийн үнэн зөвийг шударгаар шүүж, энэ хэрэгт холбоотой хүмүүсийг олж тогтоож өгөөсөө хэмээн туйлын ихээр хүсэж байна гэсэн ярьцлага өгчээ. За ахын ярьцлагыг бас уншихад бол нэлээд хүнд байлаа. Тэгэд одоо хүртэл энэ хэрэг ямар ч байсан шийдэгдээгүй байгаа юм бэлээ. Яа гэх юм бол одоо би та бүхэнд инх туяагийн одоо талигаачийн ээжийнх нь эргэлт цэгийн сайтад одоо 2024 оны 1 сарын 16-ны өдөр нийтлэгдсэн ярьцлагыг уншиж өгч байна. Тэгээ энэ ярьцлагыг уншихад бол миний хувьд асар их хүнд байлаа. Зүгээр ингээ подкаст бэлтгэж байгаа надад хүртэл юм хэцүү байхад бол нэр үнэхээр үгээр хэлхийн аргагүй маш их сэтгэл зүгээрээ ингээд зүгээр л ингээд бэлтэж байхад хүртэл амар гэмтэж штэ. Үнэхээр харамсалтай байна. За одоо ингээд та бүхэндээ эргэлт цэгийн сайтад талигаачийн ээжийнх нь өгсөн ярилцлагыг товчлаад хүргэе. Гарчиг нь охиныхоо чандрыг илгэндээ тэврээд их орондоо ирсэн. Энэ зовлон их хүнд дэндүү томддгийм байна гэсэн гарчигтай. Ээжээ ахаа би ингээд үхэх юм шиг байна. Хүмүүс намайг бүлэглэн хөнөөхж байна. Өнөө орой бүх юм тодорхой болно. Хар нүхэнд хориод хаашин ч явуулахгүй байна. Миний гадаад паспортыг монголчууд булааж аваад малайзчуудад өгчихсөн гэж инх туяа ээжтэй хэлж байжээ. Талигаач би инх туяагийн ээж шархуугаа охиноо алдснаа үл зөвшөөрч байж ядахтаа малчин болж хідэн малын амьсгалаар хань хийж байгаагаа нэлмэстэй ярьж байлаа. Миний хувьд охиноо өнгөрснөөс 2-3 жил үгээр илэрхийлж чадамгүй хэцүү байсан. Одоо ч энэ сэтгэлийн зовлонгоос ангижраагүй л явна. Үр хүүхдийнхээ хойно үлдэн гэдэг хэцүү байдгийм байна. Энэ зовлонг мэдэрч үтсэн хүн л үүнийг мэдэх болов уу? Хорвоогийн жамаар биш, хүний гарт, харь илгийн зэрлэг балмад хүмүүсийн гарт охин үрээ алдчихна гэж хэн санах вүлээ? Ийм айхтар зовлон манай гэр бүлд тохиолдсонд одоо хүртэл итгэж чадахгүй юм. Талигаач охиноо бодоогүй өдөр, зүүдлээгүй шүн надад бараг байхгүй. Сүүлийн ганц 2 жил за жаахан ч гэсэн мартий үлдсэн үр хүүхдийнхээ төлөө амьдрий гэж өөрийгөө хүчилж, хүчээр шахуу амьсгалж, хідэн үнэнийхээ дийлэнг шувтарч суун. Энэ хідэн малал надад хань болж байна. Сэтгэлийг минь зогоож байна. Үнэндээ ярихаас ч халгам хэцүү юм болсон. Би 2 сайхан охин 1 хүүтэй байлаа. Хамгийн бага охин минь эрдэм өвөрлөхөөр харь орныг зориод эргэж ирээгүй. Угтаа бол хүүхдүүд маань бараандаа сайхан л амьдарч байсан. Хүү минь баг дүүдээ санаа зовж хэдий болтол худалдагч хийхвэ, ангаахад сур, эмч сувилагч болсон дээр биш үү? Эмэгтэй хүүхэд мэрэгчлээ байвал чамд өөрт чинь л хэрэгтэй гэдэг байлаа. Сургалтын төлбөрийг нь төлөхөд бэлэн өөрийг нь ямар шийдэх гаргахыг хүлээж байсан юм. Миний талигаач охин ер нь дуугүй даруухан талдаа сурах талаар тоймтой хариу хэлэхгүй явсаар нэг л өдөр гадаад явхаар боллоо гэсэн. Тухайн үед хүүхдүүдтэй танилцж тэнд сургууль сурах болсон гэж л бидэнд хэлсэн юм.
Тэгээд 2013 оны хавар Малайз руу ниссэн. Гэхдээ яг хизээ явах гэж байгаагаа бидэнд хэлээгүй. Үнэн дээр буруу хүүхдүүдэд уруу татагдж гадаад руу явсан. Өөрөө тийм амар зүйл рүү явж байгаагаа төсөөлөвчгүй биз. Гой сайхан реклам, бусдын яриад миний охиныг Малайз руу аваад явчихсан юм. Гэхдээ олон жил өнгөрсөн учраас зарим зүйлсийг мартаж санаад байдаг болжээ. Зарим юмаа тодорхой санахгүй юм. Охиноосоо хойш уймраа мартаж санах өвчтэй шахуул болж миний охины үхэлд Монголын 2 ихэр охин хамааралтай гэж би харддаг. Тэд зуучилж миний охиныг гадаад руу авч явсан. Ихрийн нэг нь бүр миний охинтой хамт Монголоос Малайз руу ниссэн байгаа юм. Нөгөө ихэртэй нь Малайзад очиод өрөө түрээсэлж хамт амьдарч байсан гэсэн. Охин очиод чаадаар захиа өвчдөг байлаа. Бидэнд хүүхдүүдтэй хамт байр түрээсэлж байгаа гэд энгийн л юм ярьдаг байсан юм. Тодорхой нарийн ширийн зүйл хэлж байгаагүй. Тэгээд нэг өдөр уцаар яриад би хамт амьдардаг хүмүүстэйгээ муудалцаад гэрээсээ хөөгцөн тухайгаа хэлсэн. Би тэр хэдийн том нууцыг мэдсэн. Тэгээд тэд намайг зодож бид минь халдаад хөөжглөө. Намайг гудамжны үзүүрээс Аксений хүмүүс барьж аваад машин суулгаад явж байна гэж бидэнд хэлсэн. Аксен гэдэг нь 2 ихэр охины эгчийнхэн нөхрийн баруун гарын хүн юм байна. Тэгээд нас бартал нь тэр хүн миний охиныг тамлаж хүмүүсээр мануулж байсан. Би бодохдоо талигач маань хүний наймаа хар тамхины гэмт хэргийн гэрч болсон байх гэж боддог. Тийм том бүлэглэлтэй холбоотой ямар нэг хууль бос юмны тухай нууцыг мэдсэн учраас тэд охиныг минь цааш харуулах даалгавар өгсөн гэж харддаг. Малайзад пассвортаа хураалгалаа бол хүн биш болдгийн бэ нэлээ. Ердөөсөө хүний гарт орсон гэсэн үг. Яаж чадахгүй ямар ч хөдөлгөөн хийх боломж бололцоо байхгүй. Охин минь бидэнд л хэд хэдэн удаа залгаж амь гуйсан. Тэр болгоныг бид хурааж авч цагдаагийн байгууллага, хууль зүйн дотоод хэргийн яамны сайд Тэмүүжин болон холбогдох албан тушаалнуудад хандсан ч охиноо аварч чадаагүй. Тэд миний охины амь гуйж байгаа утасны бичлэгийг кино үзэж байгаа юм шиг л сонсож суугаас хэтрээгүй. Хүн худалдаалах гэмтэргийн засагт хандахад Интерполоор сурвалжиж Малайз руу мэйл бичсэн гэж хэлсэн. Интерполоор сурвалжлан гэдэг чинь дэлхийн сайтад зургийг нь тавиад л болдгийн бэ нэлээ шүү дээ. Өөрөөр юу ч хийж чадаагүй. Консул яамныхан ч дөрвтөө хөдлөөгүй. Талигач охин маань бидэн лөө олон удаа намайг хүнөөх гэдэг намайг ирээд аваач харанхуй өрөөнд хориод байна намайг гэж маш олон удаа ярьсан. Ам гуйж байгаа л чихэн сонсогдоод байдгийн. Харамсалтай нь бид ч манай цагдаагийнхан ч юу ч хийж чадаагүй. Хэрв бид хүчрхэг орны иргэн байсан бол охиноо авраад элэг бүтэн байж байх байлаа. Өөрсдөө гомдохоос өөр яах билээ дээ. Бид охиныг минь хөнөөчгөн гэж үнэхээр санаагүй. Үнэндээ цагдаа нарт найдаж байсан юм. Монгол ширхээ санаж арайч тийм айхтар зүйл хийчихнэ гэж бодоогүй. Хүү минь дүүдээ ах нь одоохоо очлоо. Виз мэдүүлсэн байгаа. Виз нь гарчлаа санаа зовлтгүй. Удахгүй очиод наад хүмүүстэй чинь хариуцлага тооцноо гэж хэлсэн. Одоо бодхолоор удахгүй очлоо гэж хэлсэн буруутсан байж мэднэ. Бодоход охин маань тэр хүмүүст манай ах удахгүй ирнэ. Та нарыг мэдж байгаа. Цагдаад хэлнэ гэж хэлсэн байх. Тэгээд л тэр хүмүүс амийг нь бүрлэгсэн байх гэж боддог. Гэхдээ бид Малайзад очлоо гэхэд хаана байгаа гэж хайх байсан юм блэ дээ. Бас миний охиныг усан тээврээр цааш нь хилд авуулах гэж байсан байж магадгүй. Онгоцны буудлаа цухтаачихлаа гэж хүртэл уцаар ярьж байсан юм. Бидэнд албаныхан хэлэхдээ охин чинь амиа орлоод захын үүдэнд модноос өөрийгөө дүүжилсэн байна гэж хэлсэн. Бид тэр үдээч одоо ч үүнд итгэдэггүй юм. Энэ бол санаатай аллага. Нэгдүгээрт албаныхан бидэнд хэргийн газрыг буруу зааж өгсөн. Манайхаар бол барс зах шиг газрын үүдэнд өөрийгөө баймалж амиа орлсон гэж тэд хэлсэн. Гэтэл охины минь олсон газарт очиод гэршүүдтэй уулзахад охиныг чинь шүүн дунд 4-5 залуу авчирч хайсан. Нэг эмэгтэй хүмүүсээс цухтааж захын цаа талд байрлах гадлын мод руу гүйсэн. Тэгээд толгойроо шаазан том ваараар зодож амийг нь бүрлгсэн. Тэгээд амиа орлсон болгоод хаяад явсан. Биднийг ингэж хэлсэн гэж хинт ч хэлж болохгүй шүү. Тэгвэл бид дуусна гэж хэлсэн. Бас тэр захын цөөнгүү худалдагч гэсэн харсан юм бэ нэлээ. Тэр үед Монголоос явхдаа консулаар дамжуулж задлан хийж болохгүй гэж хэлсэн боловч очиход охиныг маань яраад задлаа тайжчихсан байсан. Толгойд нь ойдлгүй газар бараг байгаагүй. Нүүр ам, биеийн битүү хөх нэц. Хүн танихын аргагүй болсон байсан. Охин үрийг минь зэрлэг балмад онц хэрсхийгээр зодож амийг нь хүнөөсөн. Үнэхээр үгээр хэлхийн аргагүй аимшигтай. Харь илгийн хүмүүс зэрлэгээр зодуулж чиний амийг хинч нэхэхгүй нохооноос дор амтэн минь гэж доромжлуулж байхдаа миний охин яасан их хайж ээжигээ дуудсан бол гэж бодхоос гол сурж зүрх өвддөг. Миний охиныг илэгт нэгтнүүд нь худалдаж харийнхны гарт өгсөн гэж бодхоос сэтгэл өвдөж
дэлхий хөмнөх шиг санагддаг. Яагаад заавал миний охин гэж эндээс явхдаа хамаатныхаа шинжээ жимэгтэйтэй цуг явсан юм цогцос таниулахад оролцож бичлэг хийсэн ч бид баларх шахсан. Тэр улсынхаа хууль журамд болдгийн юм бинлээ. Ингээ чүү хурал гэхэд хэцүүхэн юм болсон. Сэжигтэн гэж Аксен гэх хүнийг авчирч бидэнтэй уулзуулсан. Шүүхийн танхим гэх юм уу, цагдаагийн газар гэдэг юм уу нэг газарт уулзуулаад цагдаа нарт энэ Аксен гэх хүн миний охиныг хөнөөх ажиллагаа гардаж хийсэн гэж хэлсэн ч баривчлаагүй. Тэгээд хүүмэн цагдаа нарт хандаж та нар энэ хүнийг баривчилж чадахгүй бол би өөрөө учраа олно. Эр хүн шиг уулзъя гэсэн ч татгалцсан. Бүр миний хүүг гомо юм уу гэж хэлсэн шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Аксений бит халдсан, хүч хэрэгэлсэн гэд цагдаа нар нь буу гаргаад ирсэн гинлээ. Малайзын талаас бидэнд олигтой юм хэлээгүй. Ер нь бидэнтэй харьцаачгүй. Олон хүн онц хэрцгийгээр хүнөөсөн аллах гэдгийг гэрчилсэн ч амиа орлолт болгож шийтгэхээр улаарч байсан. Охин үр минь хүний нутагт барьцаалагдаж тарчилсаар хорвоогийн мөнх бусыг үтсэн. Цогц нь хөрсөн байхад нь бид очсон юм аа. Эрүүл саруул үтсэн охиныхоо биеийг жижигхэн шаазан вааранд хийгээд үнс болгоод авчирсан. Ийм л хатуу тавиланг бид эдэлж суун. Хамгийн гачлантай, сэтгэлийн зовлонтой нь миний охин надаас ахаасаа аврахыг хідэнтэй гуйсан шүү дээ. Намайг алах гээд байна. Авраарай. Цагдаа нарт хэлээд өг. Намайг харанхуй нүхэнд хорчлоо. Би зүхтаагаад гараад ирлээ миний утсыг хураасан. Хүний утас гуугаад ярьж ийн та нар ирэх болж гин үү гэд олон удаа ярьсан гэж бодохоор л гол зураад байдгийн. Охиныхоо цогцыг их орондоо авчрах гэж үнэхээр хэцүү юм болсон. Малайз, Солонгос, Хятад дээгүүрээ цогцос нисгэхгүй гэдэл улс орнууд зөвшөөрдгүй юм байна лээ штэ. Тэгээд арга ядахтаа цогцыг нь чандарлаад жаахан үнсийг нь илхэндээ тэрврээд ирсэндээ. Чандрыг нь гачууртад буйны өргөөнд нутаглуулсан юм. Тэр ихэр огттой уулзаагүй, чадаачгүй, зөндөө хайсан боловч биднээс цухтаагаад алга болсон. Бас охиныхоо өвснээс тугийг авчирсан. Энд авчираад шинжилгээнд хамруулсан ямар нэг юм илрээгүй. Тэр охид өөрсдийгөө мөрөхдөө юу ч гэж ярьсан байж мэднэ. Хизээ нэгэн цагт тэр охидтой уулзаж охиныхоо талаар асууна гэж боддог. Цагдаагаас хүүг минь хид хідэн удаа дуудаж хавтас тэргийг нь хаах бичигт гарын үсэг зур гэж хэлсэн. Гэхдээ дандаа шөнө өрөөнд цагаар дууддаг байлаа. Нэрийг нь алдчихсан би нөгөөхийг нь шүн дөлөөр яаж явуулах вүлээ? Би хүүгээ явуулаагүй. Одоо хүртэл хэргийг нь хаагаагүй байгаа. Бид гомдолтой учраас гарын үсэг зурхгүй. Энэ хэрэг амиа хорлолт биш. Улс дамнсан гэмт хэргийн аллах. Монголчууд малайзуудтай хамт бүлэглэж санаатаагаар миний охиныг хүнөөсөн. Мөн талиагаачийн ээж бэ шархүү. Охиноо алдчихсан ихийн сэтгэлийг хинч ойлгохгүй байх. Миний үтсэн завланг өөр нэг ч ээж бүү амсаасай. Үр хүүхдээ гадаад руу явуулахтай сайн судалж нөхөрлөж байгаа хүмүүсийг нь хянаж байгаасай гэж хүсэхдээ зовлонгоо ярьчихлаа. Малайз монголчуудын гэмтэргийн бүлэглэл намайг амьдын тамд унгаж дээлдээ минь хатааж үрээс минь салгасан хэмээн уртаас урт санаа алдаж тэмчирч суусан юм. Шархуугаа эцэстээ хүртэл Монголын цагдаа тагнуул Малайз дахь албаныхан тэр ихэр хүүхдүүдэд гомцоор гомдлоо тийсээр би хорвоогоос явах байх гэсэн ярилцлага нийтлэгдэжээ. За ярилцлагыг уншихад бол амар хүнд байлаа. Хит хит удаа зогсоож нэлээ хоолой зангираад бүр. За одоо ерөөхдөө хэрэг маань дуусах чинь. Тэгээ энэ хэрэг чалгагдж байгаа хоёр ихэр охин гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ энэ хоёр ихэр охины нэг нь болохоор Политцгийн сайтад ярилцлага өгсөн юм байна. Би бас линкийг оруулсан байгаа. Та бүхэн бас бүтнээр нь орж уушхыг хүсэх юм бол ороод уншиж болно. Тэгээд өөрийнхөө амь нас аюулгүй байдлаа хангах үүднээс өөрийнхөө нэрийг нууцлсан. Тэгээд одоо ярилцлагаас нүргье. Миний хувьд үнэхээр гайхаж цочирдмоор мэдээлэл гарч ийн өөрийгөө хэвлэлийн хуудснаа элдвэр дуудагдаж бичиж байгааг уншаад үнэхээр их цочирдлоо. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй хүн ийм байдлыг элдвэр холбож бичээд байна. Бодит байдалд юу болсныг хэлье. Монголоос бид цуг яваагүй, дуудаж яваачаагүй, танихчгүй. Манай ихэр нэг сургуульд хам сурдаг найз эгчтэйгээ түрээсийн байранд амьдардаг юм. Түрээсийн төлбөр нь Монгол төгрөгөөр сардаа 1 сая гаруй. Тэгээд ихэр маань түрээсийн төлбөрөөр 2 хүн хуваахаар их гараад байна. Өөр нэг охинтой хамт амьдрах юмсан гэж ярьж байсан. Үүнийхэн дагуу би инх туяа
манай ихэр болон түүний найз эгчтэй 2 сар амьдарсан юм. Талигач өөрөө ч гэсэн орон гэргүй хэцүү байна. Нэг хэсэгтээ цуг бай гэж хэлээд хамт амьдарч эхэлсэн тэр. Гэхдээ ердөө 2хан сар л хамт байсан. Их туяа 2013 оны 3 сарын 8-нд ихрэнд очоод 5 дугаар сарын сүүлээр тэднийхээс явсан гэсэн. Яг вэ ихрэнд амьдардаг болохоос өмнө нэг удаа харж исэн Монголоос саяхан ирсэн гэд нэг охинтой явж байхад нь танилцаад өнгөрсөн. Ер нь талигач манай ихэртэй хамт амьдарч байхдаа байнга хар тамхи хэрэглэдэг байсан гинлээ. Намайг худлаа ярьж өөрийгөө өмгөөлж яана гэж битээ ойлгоорой. Их туяа ихэртэй мэн цуг амьдрах хугацаанд байнга хар тамхи хэрэглэж заримдаа бүр угаалгын өрөөнд хүртэл нууцсан байсан гэсэн. Тэгээд манай ихэр чи ийм муухай зүйл яагаад хэрэглээд байгаа юм? Үүнээсээ гар гээ загнахаар улаан цайм наадах чинь минийх биш гэд мэлзэн. Сүүлдээж баригдсандаа бандсан уу яасан турах гэж хэрэглэж байгаа. Тэгээд ч би гүнзгий ороогүй гэж хариулдаг байсан гинлээ. Хэрэгэлчихсэн үедээ гүлийгөөд нэг л сонирн болчих нь. Үнийг нь би харсан. Бас ихэр маань хичээлээ тараад нэг өдөр гэртээ ирсэн чинь гэрт бөөн залуучууд аваад ирчихсэн хар тамхи татаад сууж байсан гэсэн. Тэгэхээр чамтай хамт амьдрахгүй амьдрч чадахгүй. Хар тамхи чинь аюултай гэдгийг яриад байтал ойлгохгүй бол уучлаарай гэсэн чинь хуцаа аваад гараад явцсан юм хэлээ. Тэрнээс хойш тэдэнтэй холбоо огт бариагүй харин надтай уулзсан. Одоо одохны амиа алдхаас нь 2 сарын өмнө уулзсан юм байна. Энэ нь 9-р сар гэсэн үг. Тэр үед би ангийнхантайгаа шоудад явж байхдаа түн рүү залгаад хаана байгаа нь би уулзах уу гэхэд тгий чи ирээд авчих. Манай найз залуу ажилдаа явсан байхгүй хайгуур нь гарахгүй бол хардаад болдгүй юм гэхээр нь би очиж аваад нэг орой наригсан юм. Хүмүүс наригсан гэхээр намайг шууд буруутгах ах. Гэхдээ залуу хүний хувьд нэг пив уух бол байгаль асуудал шүү дээ. Тэр үед надтай хамт шоудаж байсан Орос казак найз охид минь танаа найз чинь ямар сони юм бэ? Хүний өдөөс ихцэлж харж чадахгүй юм гэж байсан. Магадгүй тэр үед хар тамхи хэрэгжилчихсэн байсан юм байлгүй. Тэгээд талигаачийг маргааш өглөө гэрт нь хүргэж өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. Хаяа нэг хуцаар ярьж чатад үг солилцдог байсан. Бас тэр охин өөрийнхөө найз залуугийнхаа талаар нэг ярьдаггүй, өөрөөсөө жаахан ах хүнтэй хамт амьдарч байгаа гэж л хэлж байсан. Тиймээс түүний найз залуугийн талаар мэдэх юм алга. Бас инх туяа сурж байгаагүй зөвхөн ажил хийдэг байсан. Харин виз даруулахын тулд сургалтын төвүүдэд бүртгүүлдэг байсан байж магадгүй. Мөн намайг түүнтэй анх уулзахад л бичиг баримтгүй байсан. Асуусан чинь сургууль сонгуулах гээд өгсөн гэхээр нь ямар сургууль юм бэ гэд ухаад асуухаар өөрөө хайж аваад олоод өчгсөн гэж хэлсэн. Дараа нь сураг сонсоход тэр сургуулаас нь виз дараалал гарцсан байсан. Паспортаа авахын тулд сургалтын төлбөр болох 2-3 мянган $. Төлөх ёстой. Гэвч сургалтын төлбөрөө ч төлөөгүй паспортаа ч аваагүй юм шиг гэлээ. Мөн их туяа караокед ажилладаг байсан. Яах вэ? Нэг тийм ажил хийхгүй юу? Биеэ үнэлдэг байсан юм шиг байлээ. Манай ихрийн амьдарч байхдаа тэдэнд би Монголд биеэ үнэлдэг байсан гэж хэлжсэн гэсэн. Гэтэ би ол мэдхгүй ихэрт маань л тэгж хэлжсэн гэсэн. Их туяа ер нь бол айлын ирэх гимээр охин их дураараа ямар сайндаа ихэртэй хамт амьдарч байхдаа цэвэрлэгээ хуваач хийх нь битгээл байгаа хүнсийг нь хэрэгэлчихдэг байсан гэсэн. Ар гэрийнхэн тэгэж холбоо барихгүй гайхаад асуухаар ээж минь тал цус харавцсан ахтайгаа муудалцсан учраас ярмааргүй байна гэд нэг ч удаа залгаж яриаггүй гинлээ. Гэрийнхнээ нэг их яриад байдгүй. Миний хувьд 2 жилийн өмнө хэлний бэлтгэлээ төгссөн. Одоо сургуульдаа нэг мэргэжлэр сурж байгаа. Би найз залуутайгаа тустай амьдардаг. Манай найз залуу намайг юу гарч дутаадаггүй. Сургалтын төлбөрийг маань хүртэл төлдөг. Ихэр маань ч гэсэн найз залуутай. Ер нь бол миний хувьд цагдаад хандах шалтгаан их гарч байгаагүй учраас мэдхгүй юм. Монгол оюутнууд Монголын консул байгуулагдаасаа гэж хүсдэг юм бэ нэлээ. Ер нь бол монгол хүмүүс маань өөрсдөө ямар байна? Түүнээс л бүх зүйл болно штэ. Удахгүй амралт маань дуусах ёстой. Гэтэл гадаад паспортыг маань цагдаагийнхаа хураагаад авчлаа. Хурдхан л эргүүлж өгөөсэй эцэст нь гэж хэлэхэд туслах гэж явсныхаа төлөө ингээд буруудан мэт олонд зарлагдаад явж байгаадаа харамсаж байна. Би талигаачтай ямар ч хамааралгүй зүгээр зүс танихаас цаашгүй юм шүү. Монголын ард түмэн зөв талаас нь ойлгоосой гэж хүсч бас гуйж байна гэсэн ярьцлагыг өгчвэ. За, Политцгийн сайтад нийтлэгдсэн энэ ярьцлагыг би уншаад бүр талигаачийг ингээд амнасаа алдсанд нь нэг ч удаа зүгээр ингээд харамсаж гин гэсэн юу ч хэлээгүй хэрнээ ерөөсөө дандаа талигаачийг буруутгасан, дандаа өөрийгөө зөвтгсөн нэг тиймэрхүү юм ярьсан байна гэж л зүгээр анзаарчихсан миний хувьд. Тэгэд энэ хэрэгтэй холбоотой ер нь бол миний олж мэдснээр нэг ер нь одоогийн мэдээллүүд нь талигаачийн ах Бат Зоригийн ярилцлага, талигаачийн ээж Шар Хүүган ярилцлага, мөн одоо нэрээ нуталсан хоёр ихэр охиных нь нэгнийх нь энэ ярилцлага байлаа. Тэгээд дээр нь өөр сайтуудад ингээд жижигэн мэдээнүүдийн бүгдийг нь нэгтгээд орууллаа. Эцэст нь базаж хэлэхэд 2013 оны 2 сард инх туяа Малайз улс руу сурахаар явсан. Тэгээд
13 оны 5 сараас эхлээд ээж болоо ахтаа тий өөрийгөө ингээ аюултай байдалд орсноо хэлээд за Монголоос болвол гэр бүлийнх нь байнгын цагдаагийн байгууллагад хандсан ч гэсэн Монголын цагдаагийн байгууллагаас болвол маш яаралтай арга хэмжээ ерөөсөө аваагүй байна. Нилээн удажээж авсан. Удалгүй одоо бүр яваад нэг жилч болоогүй хэдхэн сарын дараа буюу 11 сард тухайн оныхоо 11 сард одоо харамсалтайгаар онц гэрцхийгээр амнасаа алдсан байдалтайгаар олдсон байна. Тэгээд одоо бол ерөөсөө энэ хэрэгтэй холбоотойгоор өөр мэдээлэл ерөөсөө байхгүй байна. Тэгэхээр ер нь бол талигаачийн энэ хэрэг нь одоо хүртэл хац тэрэг нь хаагдаагүй байгаа юм шиг байна лээ. Тэгэхээр одоогоор бол миний олсон мэдээллүүд энэ байна. Тэгэхээр бас буруу зөрөө ярьсан ч юм уу, тийм юм байж магадгүй, тийм ах юм бол уучлаарай. Тэг өөрийнхөө хэмжээнд зүгээр ерөөсөө өөрөө бол нэмж гачилсан зүйлгүйгээр сайтуудад хэл мэдээллийн хэрэгслүүдээр одоо бүгднгийн нэгтгэгдсэн байгаа мэдээллүүдийг оруулсан байгаа шүү. Бас гадаадын сайтаас хэд хэдэн мэдээлэл авсан. За өнөөдрийн ярих яг үндсэн хэрэг маань ингээд дуслаа. Тэгээд би нэмээд бас нэмэлт 2 хэрэг ярих гэж бодсон. Гэхдээ богинохон сая нэг Малайз улс ярьсан учраас бас Алтан туяагийн хэрэг яг өнөөдөр буюу 2 сарын 12-ны өдөр яаж шийдэгдсэн талаар хэл мэдээллийн хэрэгслэр цэцэгдсэн байсан учраас энэ талаар мэдээлэл өгье. За нэмэлт хэргийн мэдээлэл. Одоос 19 жилийн өмнө буюу Малайз улсад Монгол эмэгтэй тус улсын төрийн өндөр албан тушаалтны захиалгаар хэрцгийгээр хөнөөгцөн харамсалтай хэрэг гарсныг бол та бүхэн сайн мэдж байгаа ах. Тэгэд хэргийг бол үнэн зөвөөр шалгуулж хэрэгтнүүдийг зохих ёсоор шийдгүүлэхийн тулд бол талигаачаа аав Шари бүү 2007 оноос эхлэн маш удаан тэмцсэн. Тэгвэл 2025 оны 2 сарын 12-ны өдөр буюу одоо бүр 19 жилийн дараа Малайзын шүүхээс тус улсын ерөнхий сайд асан захиалга өгч алуулсан Монгол эмэгтэй иш Алтан туяагийн ар гэрээхэнд учирсан хохирлыг нь яаралтай барагдуулах шийдвэр гаргажээ. Тус улсын засгийн газарт 30 хоногийн дотор Шари бөөгийн Алтан туяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 4.7 сая Малайз рингит буюу 5.5 орчим тэрбумын нөхөн олгор байршуулах шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн байна. За энэ мэдээлэл бол 2025 оны 2 сарын 12-ны өдөр хэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Маш олон жилийн дараа бүр 19 жилийн дараа ингээд ямар ч гэсэн нэг 5.5 тэрбум төгрөгийн нөхөн алгуур байршуулах шүүхийн шийдвэр хүргүүлсэн байгаа ч гэсэн яг одоогийн байдлаар нэг тухайн улсын ерөнхий сайд асан захиалга өгч алуулсан гэдэг байгаа энэ хүнийхэн талаар мэдээлэл бол сайн байхгүй байна. Яаж шийдэгд ямар ч хэсэг ингээд ерөнхий төвшний хэрэг бол ингээд шийдэгдэж дуусчил байгаа юм шиг байна. За дараагийн нэмэлт хэрэг гэх юм бол саяхан буюу 2025 оны 2 сарын 11-ний өглөө 8 настай охины оршуулах ёслол Солонгос улсын Тэжон мужийн Сёгу хотын Кониа их сургуулийн эмнэлгийн оршуулгын танхимд болсон. За яг юу болсон бэ гэхээр тухайн 8 настай бяцхан охин сэтгцийн өвчтэй гаж дунтан багштай маш олон удаа хутгалуулж амиа алдсан Ким Ханьюл гэж харамсалтай тийм хэрэг гарсан байгаа. Тэгээ яасан гэхээр талигаачийн аав болвол охин Ким Ханьюл болон одоо өөрийнхөө тэр охиныхоо зураг төрсөн оныг олон нийтэд яагаад зарласан бэ гэхээр дахиад хизээж ийм зүйл бүү болоосай гэдгийг хүргэхийг хүссэн юм байна. Тэгээд тэрээр болвол өнгөрсөн 7 хоногоос гэхээр 2 сарын ихээр те Ханьюл одоо амиа алдсан охин маань 1 дахь 3 дахь 4 дахь өдрүүдэд хичээл тараад урлагийн актенд явхаар шийдсэн. Тэгээ Ханьюл бол баг сургуулийн 1-р ангийн 2-ын А ангид ердийн ингээл хичээлээрээ цагаар одоо байнгын тогтмол хичээлдээ явдаг. 1 цагаас хичээлээ тараад 2 давхурт байрлал 3-р ангийнхаа 2-р ангийн асрамжийн газар руугаа явдаг. Тэндээ одоо өдөр өнжүүлэх гэх юм уу. Тэгээд 2 дахь 5 дахь өдөр болохоро имэн охиныг бол сургуулаас нь 3 цаг 40 минутанд нь хүргэж өгөөд хамтдаа гэртээ хайрдаг байсан байгаа. Тэгээд тэр өдөр болохоро 16 цаг 50 минут гэхээр орой 4 цаг 5 цаг болж байгаа үед бол сургуулаас нь аавлуу нуцтаад Ханьюл охины 8 нас маш муу байгаа талаар ар гэрт нь мэдээлэл өгсөн байгаа юм. Тэр гэрчүүд болохоор багш цагдаа нар нь бүтэн цагийн турш ингээд охиныг маш удаа хайсан. Тэгсэн чин 8 насаа алдсан Ханьюл охин болвол нэг өдөр өнжүүлэх асрамжийн ангиасаа 10-аас 20 метрийн зайд дуу өгдмийн өрөөнд амьсгал ураасан байсныг олсон байгаа юм. Тэгэхээр охиныг алсан гэмт хэрэгтэн хэн байсан бэ гэхээр гэмт хэрэгт нь 40 настай 40 гаруй настай эмэгтэй багш байсан.
тэр сургуулийн. Тэгээ тэр багшийг болохоор хам багш гэдэг. Тус багш нь болохоор сэтгэл санааны хямралд ороод ажилласаа болвол төр чөлөө аваад 2024 оны 12 сарын сүүлээр ажилдаа эргэж орсон. Тэгэхээр ажилдаа эргэж ороод удаагүй байсан юм лээ. Тэгээ ханиул охин болохоор дуу хөгжмийн өрөөнд ахта хэдэн 10 удаа хутгалуулсан байсан. Тэгээ ер нь бол нилээд их тэмцэлсэн бололтой гарт нь хутганы маш олон тооны шарах байсан. Сэтгцэн имрэлд орсон багшийг бол ахин багшлах бүхэл одоо бага ангид хичээл заах боломж олгосон сургуулийн захиргаанд маш их гомдолтой байна гэж ар гэрийнх нь бол ярьж байсан. Тэгэхээр маш харамсалтай хэрэг болсон байна. 2025 оны 2 сарын 11-ний өдөр бяцхан охины оршуулгын яслал болжээ. Тэгээд өнөөдрийн хэрэгүүд маань ерөөхдөө ингээд дуслаа. Тэгээ миний хувьд болохоор яг хэрэгээ ярьж дуусныхаа дараа өөрийнхөө үзэл бодлыг нэх оруулахгүй байхыг хичээдэг. Тэгээд дээр нь одоо болохоор нэмэлтээр хэрэгээ ярьж дуусныхаа дараа ер нь яг энэ сард ч юм уу энэ 7 хоногт ч юм уу те дэлхийн нийтийг хамарсан болон Монгол улсад яг болсон ноцтой гэмтэргийн талаар юм богинохон хэрэгүүдийг оруулаад байя гэж шийдсэн байгаа. Тэгээд өнөөдрийн хэрэгүүд маань ингээд дуслаа. Тэгээд дуслан сонссон та бүхэндээ баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.